онц ач холбогдолтой айлчлал. Тэгээ Монгол улсыг ингийг хэрхүүлсэн гадаад бодлогын одоо том илэрхийлэл тийм ээ Монгол улсын ингийг хэрхэмлэгч олон толгуурт тийм идэвхтэй онлын хувьд прагматик ийм гадаад бодлогын том илэрхийлэлтэй. Тэгэхээр бол ер нь C5 гэдэг чинь бол өөрөө их том ойлголт болсон байгаа шүү дээ. Төв Азийн 5 улс. Төв Азийн 5 улсын геополитикийн байршил. За дэлхийн 3 том иргэншлийн зааг дээр байж тийм ээ Европ, Хятад тэгээд Ислам ингээд. Тэгээ энэ онцлогуд байна. Дээрээс нь үл байгаль цаг агаар байгалийн нөөц соёлын том их яндшгүй их баялаг байж байна. Дээрээс нь бол хөгжлийн хвшлийн бас их хорд байж байна тийм ээ. Хүн төрөлхтөн өнөөдөр ингээд хөгжлийнхээ хордны 90-100 ороод ирсэн байхад C5 бол дэлхийн том интеграцийн гол ороод ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр C5 дээр нэмэх нь 1 гэдэг ийм том яллаар Америкийн нэгдсэн улс, Япон, Европын холбоо, Итали гэдэг ингээд явж байтал чинь Монгол бас C5 дээр нэмэх нь 1 гэдэг том яллаар бас хамтын ажиллагаа хөгжүүлээд өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгч хөрөлсөх бол Төв Азийн 5 улсад төрийн ажил хийсэн Монгол улсын цорын ганц ерөнхийлөгч биш үү? Тэгээд 5 улстай зэрэг харилцсан. Энэ 5 дотроос бол Казахстантай стратегийн түншлэлийн харилцаатай, Узбекистан, Кыргызстантай бол ижүүрийн түншлэлийн харилцаатай. За тэгээд энэ зун бид нэр хүлээгдэж байгаа Тажикстаны ерөнхийлөгчийн айлчлалын үед дахиад ижүүрийн түншлэлийн харилцаа тогтоох магадлал өндөр байж байна. Ийм нөхцөлд бол Монгол улсын гадаад бодлого Төв Азид өнөөдөр яг бид нар юу гэж үзэж байгаа нөхцөл зэрэг энэ 92 оноос хойш хөгжсөн бодлогын чинь хамгийн нэг онцлог нь Монгол улс өнөөдөр Төв Азид бол өөрийнх нь гадаад бодлого бүрэн бүтэн болж чадсан гэж тийм ээ. Төв Аз дээр нэмэх нь 1 гэж цааш нь Азербайджаныг оруулаад ярьж болно тийм ээ. Тэгээ яагаад өнөөдөр ерөнхийлөгч яг энэ цаг үед ирж байгаа юм бэ гэхдээ зэрэг за мэдээж энэ бол хариу айлчлал, төрийн айлчлал 2024 онд Казахстаны ерөнхийлөгч Такаев Монгол улсад айлчилж стратегийн түншлэл тогтоосны дараа хариу айлчилж байна тийм ээ. Нөгөө талаас бүс нутгийн дээд хэмжээний том саммитэд хүнд зочноор өргөж байна. Тэр нь Төв Азийн 5 улс, тэгээд Армени, Азербайджаны төрийн тэргүүн орсон их том бүс нутгийн саммит дээд хэмжээний уулзалтанд хүнд зочноор Монгол улс нэмэгдэж байна. Тэгэхээр 7 дээр нэмэх 1 гэсэн том яллаар ч юм уу тэгж ярьж болно л доо. Хэрвээ онлын үүднээс ярих юм бол ямар ч байсан энэ дэлхийн цагаар жилийн цаг уурын нөхцөл байдал маш хүнд байгаа. Геополитикийн нөхцөл байдал хүнд байгаа үед бол Монгол улсын инхийг хэрхэмлсэн гадаад бодлогоо нотлоод ингээ Казахстан дээр Төв Азийн тэргүүлэх Казахстантай энэ хоёр талын харилцаагаа ингээ дахиад цааш нь хөгжүүлэх гээд өргөжүүлэн тэлэх гээд ингээ явж байгаа нь бол манай гадаад бодлогын нэг том ололт амжилт гэдэг юм уу ялалт байж болно гэж үзэж байгаа.